За энэ өдрийн мэндийг хүргэе манайхаа. Чихээ нааж гинөө. Чихээ наагаарай. За нэг сонирхолтой түүх хамтдаа уншиж сонирхоцгоё. Хэлмэгдсэн ламын сүнс уулын савдаг болон өс хонзонгоо тайлжээ гэсэн гарчигтай. Тэгэхээр Ховд аймгийн Дарив сумын Дамчаа гэдэг өвгнийд одоогоос 7 жилийн өмнө хүний санаанд оромгүй явдал тохиолдож гинэ. Дамчаа өвгөн 90 гаруй наслахтаа 3 төрлийн нүүр үдсэн дог хөгшин боловч нутаг усандаа хажиг зожиг харамч хахирган аараа алдаршиж харгаж адлагцаар ирсэн нэг л тиймхэн намтартай хүн байсан ажээ. Тэр нас бийд хүрсэн цагаас эхлэн эсэн бусын хүний гар хөл болж юм л хийж явсан юмсан ч. Тухайлбал эдэр насандаа дотоод яамны бууны нохой болж нутгийнхаа сар болсон хүмүүсийг хэлсээр гүтгэн хэрэг хийж эрдэм чадалтай олон ч том ламыг өөрийн гараар буудан хороож бурхан тахлыг нь овоолн шатааж явсан нүгэлтэй нэгэн ажээ. Энэ үеэс л нутгийн олны дунд түүний тухай таагүй яриа тархаж өхөн үхтэл дагаж явсан байна. Өөхөхдөө хүртэл олны хил ам таталсаар нөгөө ертөнцөд оджээ. Ингээд юу болсон тухай бүгдээрээ сонсоцгоё. Олон жилийн өмнө буудаж алсан ловсон жав хэмээх ламын сүнс хэзээ хойно эргэн ирж амийг нь авна гэдгийг Дамчаа өвгөн яахан мэдэх билээ. Хаврын хавсарга нэвт жин дээс нэг өглөө өвгөний баг аж хүү төмөр аймгийн төв орж бичиг баримт цэгцлэх нэрээр мотоцикл унан хөдөлсөн ажээ. Гэвч 2 хоноод ирнэ гэж явснаас хойш бүтэн 7 хоног өнгөрөхөд ирсэнгүй. Тэр чигээрээ таг болж тухайн үед хөдөөгийн аймаг сумдад үүрэн суурин утас холбоо гэж байсангүй. Тиймээс ах トゥ, аав ээж, авгай хүүхдэн түүний араас хүй хай гэж чадсангүй. Аймгийн төвд байдаг найз дээрээ очиод наргиц цэнгэж яваа юм болов уу гэд хүлээцгэж байж. Гэтэл 8 дахь өдрийн өглөө Дамчаа өвгөн их л таагүй царайтай босож удтал дуугүй суугаад та нар тэр төмрийн араас ирж сурахгүй юу хийгээд байгаа улсав. Цаадах чинь үхчгээд байгаа юм биш үү гэд хахирган хоолоогоор зандарсан байна. Байнга баргар царайлан хар цагаан дуугүй явдаг хөх өвгнөөс үр ач нь битүүхэн эмээж явдаг учраас тэр дороо бужигнал даадал явчихж. Тэгтэл ч өвгөн том хүүгээ дуудан гарч урд талынхаа бор толгой дээр очисон хойно аймгийн зүг харуултан за би өрчөн их муухай зүүдэллээ. Муу хоовон хөххөө минь хоол унтж идэж уухгүй хав харанхуй нүхэнд хөдөлгөөнгүй хэвтээд байх юм. Би наанаас нь хараад л байх юм. Хүн амтнаас асууд сургал яавч нэг юм боллоо гэж үнэнээсээ түгшсэн шинжтэй хэлв. Ингээд том хүү төмрийн аавтай хамт аймгийн төв рүү явжээ. Аймгийн төвд очисон хойно хамаатан садныхаараа орвол бараг бүгдээрээ мэдэхгүй гэж. Харин Дамчаа өвгөний дүү хөгшин манайхаар их яруу орж ирээд гарсан. Надад байсан ахын хит хутгийг гуйж аваад явсан. Би ахыг аваад ир гэсэн юм болов уу гэж бодсон шүү дээ. Гэсэн бай. Найз нартай нуулзвал насан баяр гих залуу. Одоо болтол хараагүй юм уу? Надтай эмнэлгийн гадаа таарад их яруу явж байсан. Оройдо буцсан гэж байсанд дахиж юр таараагүй. Аймгийн төв дээр байгаа бол манад ирэх ёстой гэсэн юмсан чи. Ингээд ирэл мухарцсан учраас аав ах хоёр нь төмрийг аль нэг газар жалга гуунд осолцсон байх гэцгэн цагдаа сэргийлэхэд тэмдэглүүлэн хэдэн өдөр эрэл сурал болж л тий. Өвгөн аж хүүгээ алга болсонд хамгийн ихээр гашуудан харуулсч хэдэн өдөр гөлийд суугаад бэйн өвдөн хэвтэрт орчихж. Харин энэ үед өвгөний дүү аймгийн төвөөс ирж та нар байна штэ. Лам хараар явбал яасан бэ? Надаас ахын хит хутгийг авах гэж орж ирэхдээ их л хачин байсан шүү. Хүн амтан дагаж ийш тийш яваад хорлогдсон юм биш биз? Тэр хит хутга манай удмын юм биш. Ах доо яманд байхдаа нэг хүнээс авсан гэд өөрөө зүүж хэрэглээгүй нь учиртай биз. Гэгц сэргээр ятгсан байна. Ах дүүсэн ч нэрээ за тийм шүү гэцгэн мэрэгэн түргнээрээ гайхагддаг ванчин хэмээх бөөд хандчилт. Бөөд тэдний ирсэн зорилгыг сонсоод
өөрийнхөө хонноос харах алдсан хон төхөөрөөд далны ясыг нь мүлжин харахадаг арх сүвтэй аваад ир гэж хэлдэг. Ингээд тэр даруй харах алдсан хон гарган далны ясыг нь чанаж хов хайртал мүлжөд бусад зүйлсийн хамт манчин бөөд авчирч өгвөл тэр далны ясыг хар хадгаар ороож барин ясны гол хэсэг хүртэл нь шатааж эргүүлж тойруулан амандаа нэгэн зүйлийн тарныг удаан уншижээ. Тэгээд тал хэсэг хүртлээ шатсан яс руу нулимн эргүүлж тойруулан сайтар ажигласнаа. За энэ хүн чинь амьд үхсэн хоёрын завсартал байгаа юм байна. Хариу бүрийдчих дээхэн өндөр хад асга ихтэй уулын эзэн савдагтай учирч хорлогдсон байна. Та нар харцгаа. Энэ ясны голд юу харагдаж байна? Гэж хэлээд эргүүлж тойруулан тэдэнд харуулсанд үс гизгэн сэгсийсэн хүнтэй төстэй гар хөлтэй сүйтийсэн дүрс бүдэг бадаг хаан гарсан ажээ. Бөө цааш нь их айж цочирцсноос ухаан санаан самуурсан юм шиг байна. Одоо хаан байгаагаа өөрөө ч мэдэхгүй байна. Харанхуй агуурд ч юм уу хөндөй хоосон газар л харагдаад байна да. Тийм газраас хайсан дээр гэсэн байна. Төмөрийн ах дүүс ихэд гайхан сандарч гэртээ ирээд хангай уулын эзэн савдагтай таарад галзуурсан гэн. Гэхдээ амьд байгаа юм байна гэхэд энэ үгийг сонсоод өвгөн хэртхийн зочжилдээ. Тэрч байтугай арай үгүй байлгүй дээ. Энэ олон жилийн дараа тэр ламын сүнс ачийг минь яагаад авах болов гэж өглөн сүйд болсон байна. Ингэж цочирт хонж аргагүй байсан бололтой. Тэр залуудаа хувьсгалын эсэргүү нэрээр олон хүнийг баривчлан тамлаж эрдэм чадалтай гэмгүй олон ламын амийг хороосон тухай дээр бид дурдсан шүү дээ. Гэтэл тэр лам нарын дотор ловсон жав гэдэг айхтар хатуу уншлагтай лам байсан бөгөөд тэр ламын сүнс ховд хотоос холгүй ихэн орших хангай ууланд хорогдон эзэн савдаг нь болсон тухай нутгийн олон ярьдаг болсон гэж. Талигаж ламтан хангай уулаа бараад нутаглаж жилийн жилд нутгийнхантайгаа эдээ ундаа өргөж тахилга үйлддэг байсан болохоор сүнс нь ууландаа ирж хорогдсон хэрэгэлтэй. Гэхдээ уулын хажуугаар явсан хүн амьтанд хаяахан үзэгднө гэхээс биш огт муу юм хийдэггүй гэж таарлцсан хүмүүс нь ярьдаг тул ойр хавийнх нь хүмүүс дахиж шүтэх маягтай байдаг байна. Дамжаа өвгөн чин тухай нилээн дээхэн сонсч дуулсан юмсан ч гэвч түүнд тэр уулын хажуугаар явах хэрэг гаралгүй өдөө хурж. Ингээд бөөгийн үгэнд итгэсэн хүмүүс төмөрийн эрэлт дээр даруйдаа гарцгаасан байна. Хангай ууланд хурч утсан хойноо эргэн тойрон ирж явсаар нарийнхан ташуу амтай нэгэн томаагүй болж арай гэж орвол алга болсон төмөрийн тамхины уут хэвтэж байж лдээ. Үүнийг харсан хүмүүс төмөрийн агуйд байгаа нь тодорхой боллоо гэж баярлан агуйн цаад хонгил руу зүтгэв. Гэтэл агуй дотор цааш явах тусам улам харанхуйлан хаяа нэг ус туслах дуу сонсогдож хөлдоор нь үгсэн амтны сэг зэмний үнэр танарсан хийж тэм гэхийн аргагүй айдас нүмрэн авсан байна. Бөө төмөрийг нэрээр нь дуудаж болохгүй гэсэн тул хоорондоо шивнэлдэж байсан боловч үг болгоно нь харанхуй агуй дотор цуурайтан давтагдах нь бүрч аимшигт. Эрэлжид цааш явсаар мугард нь хөрвөл их таван хантай гэрийн чинээ том харанхуй нөхрөө ороод ирчээ. Тэд ийш тийш гарч идэн тусгаж сайтар харсан ч тэнд төмөр байсангүй. Харин төмөрийн өмсөж явсан дээлний тасархай олджээ. Төмөринд байсан юм байна гэцгэн харанхуйд тал тийшээ хайсан ч бас байсангүй. Энэ үед эрэлчдийн хамгийн ахмад нь болох дамжаа өвгөний том хүү буцыг гэсэн тул эргээд бүд чин тэнд чин явж байтал гэнэтхэн ард нь сүр сар хийсэн чимээ гарснаа. Хүм мэгшин ойлохдоо цуурайтан сонсогдвоо. Үстэй толгой арзаамаар энэ муухай дуунд цочсон хүмүүс нэг хэсэгтэй л хөдөлж чадаагүй ч айжмар тайвшран нэгнээсээ тас зууран явсаар агуйгаас гарч ирэхэд аль хэдийнэ харанхуй бүрэнхий болчээ. Зя ямар ч л байсан амьд байгаа юм шиг байна тийм ээ. За нэгэнт харанхуй болсон хойно хаачих билээд. Тиймээс өнөөдөр эндээ хоноод маргааш ирлээ үргэлжлүүлийгээд мөнөөх агуйгаас нэлийн холдон майхан саваа барьцгааж зарим нь идэ будаа өргөн амхандаа л уул усыг гаргаджээ.
Тэгээд хоолунд хийхэр зихэн сууж байдлаа. Аавын зүгээс хад чулуу нурах чимээ сонсогдсноо. Төдөө толгүй нэг юм сүйтгэн гүйг шиг үзэгдээд алга болчихов. Хүмүүс дахин айц давтан ийш тийш ширтэн тагч их сууж байтал алга болоод 10 хэд хонож байгаа төмөр газраас ургавөө гэлтэй гинэтхэн өмнө нь гараад ирвэ. Тэр шалдан шахуу зогсож байсан бөгөөд өсөн сэгсэж нүдэн гөлийгөд тэдний зүг гараа сарвал зуулан ангалцах нь ухаан солиорсон бололтой байж. Гэвч ах дүүсэн түүнийг амьд мэнд харсандаа баярлаад айж жиргсэн ч үгүй. Бушуухан барьж авч хувцлаад тэр дээр уулнаас бууж. Тэгээд төмрийг аймгийн эмнэлэгт хэвтүүлээд зарим нь гэрлүүгээ буцсан ирвэл хэвтэрт байсан дамчаа өвгөн нас барчихсан байж. Хүүн хүрээд ирэхээр нөгөө өвгөн нас барцсан байна те. Юу болсон юм бол та? За цааш уншъя. Хамгийн хачирхалтай төмрийг яг олж байх үед амьсгал хураасан байж. Мөн тэр бэр нас барсан өдөр инхөө өглөө чихтэй ихэн эрт сэрж орноос өндийн цай ууж байхдаа гэнэт дуу шуу орж хачин юм да. Хөөмн амьд олдсон юм шиг байна. Тэгж зүүдэллээ гэж хэлээд тэр өдөржингөө хачин сайхан замтай байж. Харин шөнө орондоо орохоос өмнө том хүүгийнхээ авгааг дуудан хажуудаа суулгаад чи өнөөрөө нэг зул барьчихаарай. Аав нь олон жилийн өмнө нэг айхтар ламын амийг хороолсон юм. Гэтэл тэр өнгөрсөн шөнө зүүдэнд минь орлоо. Төмрөөр дамжуулж хэд хутгаа авсан юм байна. Хоолоо дээр минь хутга тавьчихад өөрийнхөө амийг өгөхгүй. Ачийнхаа амийг өгөхгүй гэхээр нь би өөрийнхөө амийг өгье гэсэн юм. Өнөө шөнө над дээр лав ирнэ гэсэн юмсан жи. Тэгээд тэр шөндөө нас барсан байна. Өвгний өр хүүхдүүд энэ хажирхалтай явдлыг нандараад өнгөрсөн гэсэн ч муу үг модон улаатай гихчэр удалгүй тэр хаваар нэг таржээ. Тэгтэлч хэдэн сар эмнэлгээр явсан төмөр овоо илааршиж болсон явдлын талаар ярьсан хүмүүсийг бүр гайхшруулсан байна. Тэр аймаг орхоос хэд хоногийн өмнө хонинд явж байгаад нэгэн бүсгүйтэй танилцсан юм а. Тэр бүсгүй өөрийгөө аймгийн төвд байдаг байсан бөгөөд хэд хоногийн дараа аймгийн төвийн наан байх хангай уулын бэлд уулзахаар болсон юмсан ч. Гэхдээ өвөөгийнхөө хэд хутгийг заавал авчраарай гэж захиж байсан байна. Тиймээс төмөр тэр өдөр гэрээсээ ярангарч авгаахынхаараа санд минь орон өвөөгийнхөө хэд хутгийг аваад хайрхан уулын бэлд очсон юмсан жи. Тэнд нөгөө хүүхэн түүнийг хүлээсэн шинжтэй дуу аялан сууж байсан бөгөөд гараас нь хөтлөн уулын оройг чиглэн алхасаар нэг агуйн аман дээр ирж дагуулan орсноо. Гэнэт хүйтэн хахирганаар дуугаран хачин амтан болж хувраад элтэн хөөж. Энэ үед төмрийн ухаан санаа самууран юу болсныг мэдээгүй аж. Олон жилийн өмнө аимшигтайгаар хэлмэгдэн ард дагзандаа буудуулж нас барсан ловсон жав ламын сүнс тэр уулнаа дахин үзэгдээгүй байна. Зявхэр л сонирхолтой түүх юм гэж тийм ээ манайхаа. Тэгвэл ер нь миний уншаад байгаа түүхүүд нэг тийм зохиомол аль эсвэл үлгэр домгийн шинжтэй. За аль эсвэл бодит түүхийг нэг жоохон уран сайхны найруулга оруулаад бичсэн байх магадлал маш өндөртэй шүү манайхаа. 100% бас итгэж болохгүй. Үнэн худлыг бас бид мэдэхгүй шүү дээ тийм ээ.